Оройн төр хэрхэмсэгчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ удаад бид Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал Наран Гэрлийг ураад байна. Тэгэхээр Монгол улс одоо аялал жуулчлалын салбараараа мөнгө олноо, зөвхөн уул уурхаагаас хараат биш болно гэдэг ийм зорилтыг тавиад удаж байгаа. Сүүлийн 10-аад жилд одоо нэлээд олон сая жуулчин авна гэдэг зорилт тавьдаг боловч яг бодит байдал дээр бодлогонч тодорхой байгаа онохгүй байгаа. Эсвэл одоо ер нь янз бүрийн шалтгаанаар ингээд жуулчдыг татаж чадахгүй байгаа гэдэг ийм асуудал байна л да. Тэгэхээр танаас салбарын хувьд ер нь хамгийн тулгымцсан асуудал нь мөнгө санхүү юу эсвэл дэд бүтцүү юу гэж харж байна та? За Монголоос 2026 он гэхэд 2 сая жуулчин авах одоо ийм амбицтай байгаа. Жилдээ 2 сая жуулчин авдаг болно гэсэн амбиц шүү дээ, тийм энэ чинь. За өнгөрсөн онд бол яг бид нар 808 мянга буюу урд орны жилүүдээс бол давуулсан. Энэ нь бол нийтдээ нэг салбарт нэг 23% өсөлттэй ингээд жигэд явсаар 800 мянга дээр ирсэн. За тэгэхээр бидэд 2 сая жуулчин авдаг болохын тулд мөнгө санхүү одоо дид бүтц гэдээ ярьлаа шүү дээ, тий. Тэгэхээр одоо бол бид нар аялал жуулчлалын салбарыг агарын тээврийн маш сайн одоо либералчлал хийж өгсөн энэ бодлогын үр дүнд өнөөдөр 800 мянга гэдэг үр дүнтэй байгаа байхгүй юу? Зөвхөн бид нар мят ганц хоёрхон ингээл одоо хөрш авиа компаниудын юунд байвал бид нар хизээч одоо аялал жуулчлалын салбарт амжилт олохгүй гэдэл хилээд лээсэн. Тэгээд одоо ер нь бол яг сүүлийн засгийн газар яг энэ дээр кабинетээр ажиллаж чадсан гэж хараад байгаа. Гэхдээ л агарын тээврийг либералчилж байгаа боловч одоо энэ одоо онгоцны тийзний үн яг дөрвтэй бууж өгөхгүй энэ одоо бүс нутгийнхаа хэмжээнд хамгийн өндөр үнэтэй хэвээрэл байна шүү дээ. Энэ юутай холбоотой? За онгоцны одоо шатхууны үн. Тэгээд дээр нь нисэх буудлын татвар. Тэ. За тэгээд дээр нь манайх одоо бас яг онгоцон дээр хүний нөөцийн бас айгүй өндөр дутагдaltaй юм байлээ. Одоо нисгэгч те одоо юу гэдгийг яг өндөр зэрэглэлийн ур чадвартай ажилтнууд дээр бол бас хэцүү. Тэгээд одоо дотоодын нислэг та бүхэн санаж байгаа бол мятад одоо бид нар юунаас Өмнөд Африкаас онгоц түрээсэлж авчирч явуулсан шүү дээ. Тэгэхэд нисгэгч нь одоо жишээлбэл гадны хүн байх, үйлчлэгч нь гадны хүн байх. Иймэрхүү тохиолдол. За тэгээд одоо өндөр ур чадвар шаарддаг энэ дид бүтцийн онцлог нь өөрөө бас энэ одоо үнний өртгийг өндөр байхад бас нөлөөлөд байна л да. Нэгдүгээр бид нар өөрийн гэсэн онгоцгүй учраас түрээсээр явжээ. За тэгээд бид нар нисэх буудлын менежмент маань гадны компани мэдлэлт байдаг те. Тэгэхээр эн чинь тухайн компани өөрөө одоо хөрөнгө оруулаад концессор хийсэн учраас тодорхой хэмжээнд ашиг авах ёстой шүү дээ, тийм. Тэгэхээр нисэх буудлын үйлчлэгээний хураамж бол яг үннийг хэлэхэд Монгол Улаанбаатарт бол бусад юунуудаас бас өндөрт орно. Би үл ингэж ойлгоод байдаг шүү дээ. Одоо онгоцны тийзний үнийн 30% нь бол тэр онгоцны шатхууны үнээс шууд хамааралтай байдаг гэж ойлгоод байгаа. Тэгвэл үлдсэн тэр 60-70% нь бол одоо таны хэлснээр тэр нисэх буудлын татвар болон энэ ажиллах хүчний зардалтай холбоотой. Тэгвэл төр засгийн зүгээс ер нь ямар бодлогоор дэмжих юм бол ядаж энэ одоо онгоцны тийзний үнийг бууруулахад ер нь тодорхой нөлөө үзүүлнэ гэж таарч байна. Онгоцон дээр одоо шатуун дээр үнэхээр одоо татварыг хөнгөлдөг юм уу? Арай хөнгөлттэй үнээр онгоцны компаниудад өгдөг юм уу те? Хоёрдугаарт яг бид нар бас нөөтийн татварын асуудлыг бас онгоцны компаниуд дээр яриад байгаа. Жишээлбэл зарим одоо нислэг дээр нөт бодогдож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ч гэсэн жишээлбэл нэг 10-15% ч гэсэн онгоцны үннээс бол тодорхой хэмжээнд юу бууруулна. За тэгээ аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгч нар бол энэ нөтийн татварыг одоо онгоц бусад үйлчлэгэн дээрээс нь бас хасч өгөөч гэдэг саналуудыг бас ингээл засгийн газар руу тавиад л байдаг. Гэхдээ одоо яг бүр ингээл за шууд хасъя дэмжихгүй байна л гэж. Өөрөөр засгийн газар замыг чөлөөлж өгнө гэдэг нь өөрөө бас айгүй том дэмжлэг байсан учраас одоо бид нар илүү нөгөө үнэтэй холбоотой асуудал ярихаар л нөгөө чөлөө зах зээлийн өрсөлдөөнийх нь юмд орооцолтчих гол те. Нэг талдаа бид нар хэрэглэгчийн нуруунд дээрээс одоо зардлуудыг бууруулах гэдэг. Гэтэл нөгөө талдаа бас нөгөө авиа компаниудыг маань одоо санхүүгийн хүнд байдалд оруулах эрсдлүүдийг бас үүсгэж идэм юм. Энэ жишээлбэл ковид дээр харагдсан. Одоо ингээд манай дотоодын авиа компаниуд маань Air Mongolia, Хүннүү Air эдэр болвол хуучин болвол ингээд орон нутаг тогтмол нисдэг байсан шүү дээ. Одоо зөвхөн одоо дотоодын авиа компани Мятл ниссэн. За Хүннүү Air бол тодорхой одоо бүс нутгуудад яг эд ачааллын үеэр л нэмж орж ирдэг.
Тэгээ ингээд дотоодын нислэггүй бид нар болцсон. Үнэхээр ингээд авиа компаниудын тээвэр ашиглалтын зардал тэр онгоцны техникийн бүрэн бүтэн байдлыг шалгадаг. Одоо 70 задгын онгоцны зурвсыг янзлахгүй байсаар агаад л одоо онгоцныхаа дугуйнуудыг эвдэх тэгээ тэр нөгөө онгоцны дугуйн улаан жишээлбэл Монгол засагдахгүй ингээд нэг ёсондоо бол бид нар бол ингээд засвар үйлчилгээний зардал тэр компани менежмент маркетингийн зардал эднэр дээр дотоодын аялал жуулчлалын зах зээл маань бас хоёр компаниг ашигтай ажиллаж чадахгүй байгаа байхгүй юу. Уулын засгийн газар ч одоо ингээд дэмжих салбараа бол хангалттай дэмжиж идэг юм билээ шүү дээ. Тэгвэл одоо энэ авиас одоо энэ агаарын тээврийн салбараа ч гэсэн бас нөөтийн татварыг одоо тодорхой хугацаанд ингээд чөлөөлөд хөнгөлөд өгчих юм бол та бүхэн бас хөл дээр босох боломж, наацхан жуулчдыг татах боломж бол гарч ирнэ л гэж хараад байгаа юм байна. Тийм. Тэгээ хоёрдугаарт одоо бас энэ татварын хөнгөлтүүд үнэхээр ингээд яг зочлох жилийнхээ хүрээнд бас ингээд ороод ирвэл бид нар эхлээд нэг урсгалаа ингээд нэг гоё тогтоогоод авмаар байгаа хгүй. Одоо бол харьцангуй бид нар Европын зах зээл дээрх урсгалаа ерөөсөө нөгөө нэг урдын жилүүдийн шигээ сэргийж чадахгүй байгаа. Тэр нь юутай холбоотой байгаа гэхээр мэдээж нөгөө дайн шууд ингээд нөгөө нисэд ирдэг байсан богино зайн хямдхан нислэгүүд чинь одоо Стамбулаар тойрох Европын орнуудаас манай руу ирэхийн тулд за тэгээд Франкфуртаар нисэх гэхээр нөгөө нэг зорилттой жуулчин маань гэрээсээ гараад маш олон одоо цагийг нисээр яваад вагоноор яваад л хамгийн одоо Монгол руу нисэх эцсийн цэг дээрээс очиод нисэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зардал нь өөрөө нөгөө нэг аяллаа үнийг одоо Европын зах зээл дээр яг өндөр болгоод байгаа байхгүй. Үнэхээр манай яг аялын зардал бол аялын үнээсээ давсан онгоцны үн өртөгтэй болцсон байна. Тэгээ нөгөө талаар бас одоо ингээд энэ онгоцны олон улсын нисэх буудлуудыг одоо бүсчлээд байгуулчмаар байгаа байхгүй. Уул нь тийм зорилт байгаа юм байл л да. 3-4 газарт олон улсын нисэх буудлууд байгуулна гэд. Тэгсэн мөртлөө тэр нь одоо хэрэгжиж өгөхгүй юундаа байдгийн. Жишээлбэл одоо энэ өмнө говьд олон улсын нисэх буудлыг байгуулна гэд миний сонсон 2-3 жилийн өмнө тийм ярьжсэн. Одоо ч гэсэн нөгөө буудлын ашиглалтанд ороогүй дахиад нөгөө онгоц буухад төвхтэй юм асуудал хэвээрэл байгаа юм л шүү дээ. Тийм. Өнгөрсөн одоо 100 бүрийн 70 задгын онгоцны зурвсын асуудал хэцүү байна. Одоо ингээ хойноос нь ховд мөрөө ир орж байна гэл ингээл мэргэжлийн байгууллагууд нь ингээл нөгөө яам руугаа ханддаг, яам засаг руугаа ханддаг. Тэгээ ингээд энэ олон хандлтын үр дүнд ингээл явсаар агаал нэг асуудлын хойноос хөөцөлцөр гал одоо хамгийн анхны 70 задгыг сая 3 сард тендер зарлж ингэж эхлүүлж байна л да. Жишээлбэл 4, 5, 6 сард манай говь руу явах гол нислэгүүд маань ингээд зурвсын асуудлаас болоод цуцлагдчихэв. Хоёрдугаарт нөгөө нэг авцсан захиалгуудаа бид нар жижиг одоо бага уурын онгоцоор нэг группийг одоо хичнээн тасалж бол 70 задгад руу нисгэж гин Ингээд бид хэд компаниудын алдагдлыг тооцоод үзэхэд 5 орчим тэрбум төгрөгийн алдагдлыг зүгээр л бид нар онгоцны зурвсын асуудал шийдэгдэггүйгээс болоод тур оператор компаниуд үрж байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо 5 тэрбум төгрөгийн алдагдал гэдэг чи одоо хэр хугацааны яг гэсэн үг? 3 сарын хугацаа шүү. Тэгэхээр ч одоо жуулчны компаниуд тийм алдагдлыг өөрсдөө хариуцж өгч. Яг тэгэхээр жуулчны компаниуд чи 25 оны аялал чи 24 онд зарцсан байгаа шүү дээ. Бид нар ингээд тэр үед одоо 24 оны 100 бидрийг одоо хавар аяллаа зараад явж байхад дараа жил 70 задаад онгоц буухгүй шүү гэж хэлээгүй шүү дээ. Тэгэхээр ч бид нар нөгөө говийн аяллуудаа онгоцтой зарна шүү дээ. Тийм шүү дээ. За тэгээд яг ингээд аялал их дөхөөд ингээд ирээд санаа зовоод хуваар гарахгүй болоод эхлэнгүүт л бид нар санаа зовно шүү дээ. Яав юу болов гэдгсэн чинь энэ жил зурус янзлнаа. За одоо яах вэ? Одоо нэгэнт ингээд нийт захиалагдсан байгаа аяллахаа тэдэн хувийг ядаж авч үлдээе. Аялын компаниудад чинь ийм эрсдэл учрах гээд байна. Тэгээ ингээд Монгол өөрөө ингээд цаана зохион байгуулалтын алдаа гаргаад тахаар гадны аялын компаниуд Монголыг зарах сонирхолгүй болдог. Тэгш хамгийн гол аюул хамтарч ажиллах найдваргүй байна. Найдваргүй. Хичнээн жуулч аав гэсэн төлөвлөгөөтэй тэр одоо тодорхой хэмжээгээр мөнгөний өөрчлөлт авсан бол тэр буцаагаад мөнгөний шилжүүлэхээс аргагүй байдал руу орчин гэсэн үг. Одоо цуцлан гэсэн үг шүү дээ. Нэгдүгээр цуцлалтын төлбөр гэж төлнө те. Эн чинь бас цуцлалтын төлбөрөөс торгуулна. Одоо жишээлбэл Английн нэг компани өөрийнхөө одоо Монгол руу явуулах 8 групп дээр одоо ингээд цуцлалтын төлбөр одоо биднээс шаардсан шүү дээ. За бид нар тэрийг хасаад ингээ үгүй. За ингээд цаашаа нөгөө аялагчийн одоо аяллаа даатгалын асуудлууд яригдана. Ингээл нөгөө компани чинь олон жуулчны өмнө эвгүй байдалд ороод ирэхээр Монголын
аялын компаниудтай ажиллах сонирхолгүй болох байхгүй. Одоо жишээлбэл нэг жуулчин дээр хэр хэмжээний торгуул болон зардлыг буцааж өгч байна. Жишээлбэл та дөрөв 5 тэрбум төгрөг 3 сарын дотор бид нар алдагдал хүлээгээд ингэж шүү дээ. Тэгэхээр энэ 5 тэрбум гэдэг чинь одоо хичнээн жуулчны одоо зардал гэсэн үг үү? 5 тэрбум одоо төгрөгч одоо юугаар долларт харьцуулах юм бол 2 сая доллар арай хүрэхгүй шүү дээ, тий. За тэгэхээр нэг одоо жуулчин болвол манад нэг одоогоор яг аяллаа үнэ нь одоо юу ороогүй шүү дээ. Онгоцны тийзний үнэ ороогүйгээр 2500-аас 3000 орчим доллар байдаг. За тэгэхээр манай аялал жуулчлалын компаниуд ер нь энэ салбарт ингээд олон жил ажиллаад бусад орнуудаас давуу талтай нэг юм үүсгэсэн байдаг. Энэ нь юу гэхээр олон хоногтой аяллыг зарч чаддаг байхгүй Монгол улс. Тэрүүгээр их онцлог. Одоо ингээд 7-оос 14 хоногийн аяллаа маршрутыг дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээр зарна гэдэг чинь бас нэлээд ур чадвартай аялын менежерүүдийн хийдэг ажил. За тэгээд тэр 7-оос 14 хоног аялах байгаа хүн одоо энэ Монгол орныг судлахдаа маш олон жилийн өмнөөс бэлддэг тий ингээд төлөвлөдөг. Тэгээд тэр төлөвлөгөөг ингээд 1 сарын өмнө, 2 сарын өмнө, 3 сарын өмнө таны аялал цуцлагдчихлаа гэж хэлэхээр тухайн хүн дараагийн аялал одоо орноо сонгоход нь хүртэл бид нар цаг хугацаа одоо олохгүй байдлаар шууд цуцалж штэ. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө эргүүлээд монголчуудад хандах хандлагыг айгүй ингээд эхнээс нь ингээ байхгүй болгочдөг. Тэгээ ер нь одоо Монголыг зардаг манай гадны тур оператор аялын агентийн захирал менежерүүд ер нь одоо ингээд бид нарыг юм ярихаар ингээ итгэхэ болцсон. Энэ чи монголчууд ер нь худалч юм байна гэдэг тийм л давхар одоо тийм улсаараа тийм нэр зүүхээр бид нар 1000 гоё инфлюенсеруудыг авчираад 1000 гоё дэлхийн улс орнуудад очиж энэ сурчлагаа төлөгчдийнхөө мөнгөөр сурчлагаа хийгээд нэг аялын компаниас биш ингээд бүтэн хэд хэдэн салбараас хамаатай ийм шийдвэр гаргалтын дээр очиод унцдаг байхгүй. Сая одоо бас он гараад нэлээд олон инфлюенсерүүдийг одоо өнгөрсөн жилийн сүүлчээр ч гэсэн одоо урьлаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр танаа одоо Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо ер нь одоо салбарын яамтай, соёлын яамтай хамтарч ажилдгүү одоо энэ удаад тэрийг өрөө дараагийн удаад тэрийг өрөө гэдэг юм одоо яаж одоо ингэж төлөвлөдгийг энэ дээр ер нь хэр хэмжээний зардал гардаг юм бол. Тэгэхээр ер нь бид аялал жуулчлалын одоо засгийн газар ингээд аялал жуулчлалын салбарыг зочлох жил болгоё, тэргүүлэх салбар болгоё. Ер нь бол энэ салбар айгүй эдийн засгт үр өгөөчтэй байна гэдгээ ойлгоод ингээд эхлээд хуулийн шинжилсэн. За ингээд хууль шинжлэгдсэний дараа засгийн газар дээр нэг хэд хэдэн үндэсний хороонууд байгуулагдсан. За тэрний нэг нь Монгол улсыг гадаадд сурчлах үндэсний хороо гэж байдаг. За. Тий. Ер нь Монгол улсыг нөгөө нэгдсэн одоо брендингээр сурчлахгүй бол Монгол гэдэг нэг өнгө аяс нэгдсэн өнгө дүр харагдахгүй байна гэдэг ийм бодлого гаргаж ирсэн байгаа. За ингээд эндээсээ нөгөө нэг түлхүүр үг гэдэг үг гарч ирээд нөгөө Go Mongolia брэнд маань тэнд боожоо тийм. За ингээд бид хэдийг бол 23 оны 12 сард одоо Go Mongolia брендийг ер нь аялал жуулчлалын салбарыг цаашдаа ингээд Монголыг танилцуулах юунд ашиглаарай гэдэг ингээд концепцтэй нөхсөн. Тэгэхээр нэг компани одоо Монголыг сурчлаад гадаадад явхад одоо 30-аас 40 сая төгрөг зүгээр л нэг үзэсгэлэнгийн жижигхэн стенд талбай авахд зарцуулдаг. За ингээд нэг компани 10 үзэсгэлэнд орохорч 3-аас 400 сая төгрөгний маркетингийн зардал гарах хэрэгтэй болдог. Гэтэл нөгөө 160 орн чинь улсаа зарж байгаа штэ. Тийм штэ. За ингээд Монгол улсыг сурчилж маркетинг хийхэд улс нь анхаарахгүй юм бол аялал жуулчлалын компаниуд бол одоо 20-30 жил нуруунд дээр үүрээд ингээд нүүхэн хиндэл ингээд хувьсаа зардлаа гаргаад яваад идэг юм байна. Тэгэхээр энэ зардлыг нэгдүгээр төр өөрөө cover хийх хэрэгтэй юм байна. Тэ энийг төлөвлөж өгөх хэрэгтэй юм байна. Хоёрдугаар одоо юу гэдгийг дэлхийн чиг хандлага дээрээс одоо инфлюенсерийн маркетинг бол хамгийн үр дүнтэй байгаад байна. Их богино хугацааны юу хийх гээд нь шүү дээ. Бид нар их хандлт авах гэдэг. Эний бүх маркетингийнхаа зардлыг бид нар инфлюенсерүүдээр гаргаж ирэх хэрэгтэй байна гэж судалгаа хийсэн. Тэгээд 23 онд настай элитэ одоо инфлюенсерийн төвшөнд гэрээ байгуулсан шүү дээ засаг маань. Тэгээд ингээд салбарт хоёрдугаар бас юм шинэ урсгал ороод ирсэн. Ийм үед бид нар аялал жуулчлалын салбарыг 4 улирлын буюу улирлын нурцсахгүй бол болохгүй байна. За тэгээд өвлийн аялал жуулчлалын
маркетингийг бид нар энэ инфлюенсерүүдээр хийх ёстой юм. За тэртээ дөрвөн одоо манай 6 7 8 сар бол 20 30 жил одоо рекламдаж сурталчсаар агаад одоо аялал жуулчлалын салбарын агентууд бол Монголын наадам одоо энэ нүүдэлчин ахуй зуны хугацааг бол хангалттай бид нар зардаг болчихжээ. Өвлийн нөгөө нэг завсрын улирлуу тий хаавар намар өвлийн аялал жуулчлалаа бид илүү энэ инфлюенсерүүдээр тодтогч гаргаж ирээгээд ингээд нас дэлээ чинь 2 дугаар сизон дээр Монголоор бол 3 удаа бол нэлээд сайн явсан байдгийг. Тэгэхээр хамгийн сүүлд одоо нөгөө Ашиа Спиди гэдэг нөгөө ураад ингээд нэлээд бүүн боллоо шүү дээ. Яг хүүхэд залуусын дунд бол маш их хандлт авсан байгаа. Тэгээд энэ хүнийг одоо уурхад жишээлбэл хэр хэмжээний зардал гарсан тодорхой хэмжээгээр эргээд тэр нь одоо хэр үр дүнтэй байна гэж та бүхэн дүгнж байгаа одоо. Ашиа Спиди дээр бол манай яам болон мэргэжлийн холбоод ерөөсөөр оролцоогүй. За. Тий. Бид нар ер нь бол мэргэжлийн байгууллагуудаас ямар санал ирээд байсан бэ гэхээр хятад явж байхдаа Монголд очно гэдэг ийм юу мэдэгдэл хийлээ штэ. Тэгээ манай нөгөө хятадын зах зээл дээр ажилладаг аялын компаниуд бидэрт хандчихсан. Манайхан энэ дээр ингээд тосож авч маваад ямар нэг юм хийх үү гэдэг чинь зарим инфлюенсерүүд чинь нөгөө нэг өөрийнхөө мэдрэмжээр явж яг бодит байдалтай нүр тулах сонирхолтой байдаг штэ. Ингэж бэлтгэсэн газраар тий ингээд одоо өөрийнхөө янз бүрийн юмруу явах. Тэгэхээр нэгэнд биднэрт урьдчилж хандаагүй юм чинь энэ инфлюенсер бол өөрийн гэсэн юутай байна гэд манай холбоо бол жишээлбэл энэ дээр яамнаас ч одоо бид нарыг энэ тийшээ инфлюенсер ирэх гэж шүү холбогдороо бариарэ гэж юм бол яриаггүй. За тэгээд бид одоо яг адилхан л нөгөө юугаас үтсэн штэ. Лавер ер нь бол яг нас дэлхийн хийсэн 2 сизны үзэл хандлтын тоог бид нар зарцуулсан мөнгөтэйгөө ингээд жишиж үзсэн. Тэгээ энэ дээр одоо 30 инфлюенсер ирсэн байгаа. Нийт Монголын талаар цацсан одоо цацалтын тоо үдсэн хүнийхэн тоог харьцуулаад үзэхээр тухайлбал та бүхэн санаж байгаа бол говь энэ дээр орж ирсэн шүү дээ. Нөгөө нэг Яманы ноолуурын тухай нэг нас дэлхийг өөрийнх нь рил байдیں۔ Тэр рил одоо бүр 7 хоногийн дотор 50 сая үзэлттэй. За тэгээ нийт ингээд бүх инфлюенсерүүдийн чинь тоолд юм бэлээ. Одоо ингээ онлайн ямар байдлаар ингээд үзэхэд бидэд бараг 200 орчим сая үзэлт авсан. Одоо 30 инфлюенсер нийлээд. За. Тийм. Тэгэхээр 200 сая үзэлтээ бид нэр зарцуулсан мөнгөндөө аваад үзэхээр нэг үзэлтийг бид нар 8 төгрөгөөр зарсан баг. Өөзөө. Тий. Тэгэхээр бид нар инфлюенсерийн зах зээл дээр нэг удаа оролдоод Монголаа таниулсан нь бол зөв бодлого байсан гэж хардаг. Тэгвэл байн энэгээр үргэлжлүүлээд байх нь хэр зөв бэ гэдгээ бас бодох хэрэгтэй. Тэгэхээр ер нь инфлюенсерүүд юм уу дэлхийн одууд чинь нэлээд өндөр өртөгтэй сурчлаганд явж таарна шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээгээр одоо манай татвар төлөгчдийн мөнгөөр тэд нарыг урьж авчирч ингэж зардал гаргаад ах хэрэг байна уу гэдэг бас асуудал гарч ирж байгаа бох. Тэгэхээр нэг инфлюенсер дунджаар хэр хэмжээний зардал гард юм бол. За бид хэд нас дэлхий дээр бол 1.5 тэрбум төгрөгийг гэрээ байгуулсан. Тэр хугацаанд. Энэ нь 4 сизон буюу 1 жилийн хугацаа. За. Одоо ингээд мөнгөний хуваагаад үзэхээр бид хэд нэг 7-оос 10 хоног тэр хүмүүсийг байрлуулад онгоцны нислэг за тэгээд мэдээж тэр инфлюенсер чинь ажил хийж байгаа хүн тий ажлын хөлс мүс тэр бүх зүйлээ бол цаашаага нас студио маань цаашаа өгж байгаа штэ. Тэгэхээр тэр студидтэй 1.5 тэрбум төгрөгөөр жилдээ байгууллахад тэр студи чинь цаашаага дэлхийн бусад инфлюенсерүүдийг авчрах зардлаа өөртөө тэр дотор хариуцаад явчихж байгаа юм байна гэж. Тий одоо ингээд түрүүн та асууж байсан штэ. Яаж сонгод юм бэ гэх. Тийм. Тэгэхээр одоо ингээд нас дэлхийн одоо юун дотор байгаа инфлюенсеруудын жагсаалт байгаа. За тэгээ бид нар нөгөө хүслийн жагсаалтаа өгнө. За бидний авчрах гэж байгаа инфлюенсер дотор ийм чиглэлийн хүмүүс байвал их сайн байна. Тоо нь дор хаяж одоо хандагчийн тоо тэд байх хэвээр. Ингээд яг бид тэдэд буцаагаад ингээд инфлюенсерүүдийн маань бас юу яагаад өгчдөг л дөө. Тэгээд фэшн, тэгэл одоо йога одоо юу гэдэг яг аялын travel блогер, өвлийн аялагч гэл бид нар ингээл төрөл бүрээр нь тэр
30 инфлюенсер дотор бол авч үзчихсэн. Тэгэхээр хөдөө орон нутг руу ингээд жуулчид ингээд явхаар наазах нь л одоо ингээд замд жорлон байхгүй энэ жалгуур ороод бийцчих гэд хэлдэг юм уу яг яадгийн зүгээр ингээд бусад орнуудад жишээлбэл одоо ингээд шатхуун түгээх станц болгон дээр тодорхой хэмжээгээр одоо стандартад тохирсон 0 1 цагийн үйлчлэгээнүүд байдгийн байл шүү дээ. Манайд одоо ийм стандарт байж болдгүй юм уу? Бүр жорлонгийн бид нэр форум хийж л шүү дээ. Харин тийм одоо тэгээд яг жорлонгийн асуудлыг шийдэж чадахгүй яаж жуулчин авчрах вэ гэдэг чинь асуудал байна. Тийм. Яг аялын компаниуд бол олон жилийн нөгөө туршлагатай учраас өөрийн одоо зохион байгуулалтаа аялагч нарыг бол аль одоо ресторанд нь буулах уу, зогсолт, хоол идэх, 0 орох юмнуудыг бол зохицуулчихна л да. Гэхдээ өнөөдөр манай шинэ залуу компаниуд маань орж ирээд нөгөө жуулчнаа бас ингээл те хаа 0-д оруулах уу, яах вэ гэдэг дээр бас хөрхөө юу байхгүй. Гэхдээ нөгөө талдаа бид нар энийг маш хүчтэй тавиад монголчууд ч гэсэн дотоод аяллаа асуудлууд үүсээд байгаа учраас бид нар ариун цэврийн байгууламжийн бизнес эрхэлдэг, зам дагуу бизнес эрхэлдэг улсуудтай уулзаад аялал жуулчлалын салбарын хөнгөлөлтөө зээллийг энэ хүмүүст бас олгож өгөөч. Жишээлбэл бензин колонк юм уу эсвэл одоо тодорхой хэмжээгээр дэлгүүрүүд байна шүү дээ. Замд таардаг. Тэр дэлгүүрүүд юм уу бензин колонкууд дээр та нар ийм одоо шаардлага хангасан ийм стандартын жорлон одоо байгуулах дээр бид нар ингээд дэмжлэг үзүүлээ. Та нар энэ үйлчлэгээ одоо бусад урсгал зардлыг хариуцаа гэд ингээд явах боломж бол байгаа тийм үү? Байгаа. Тэгээд бид нар бүр одоо зам тээврийн яамтайгаа энэ дээр хоёр талаасаа ингээд нөгөө аль газруудад зогсох ёстой вэ гэдэг цэгүүдээ бид нар баталж авсан. За одоо ингээд аялын компани маршрутанд 100 км тутамд байх юм уу 200 км тутам байх юм уу те эхлээд ядаж 200-аараа эхлэе. 200 км 50 км тутамд нэг жорлон байх хэрэгтэй л байхгүй. Тэр хооронд тэсгүү эсвэл жалга руу орж бийцэх гэхүү тэр гадны одоо жуулчд бол тэр жалганд бийцэх гэдэг бүр сэтгхүүд нь байхгүй. Усууд бүр шоконд ороод энэ ч Монгол юу вэ гэж энэ дэр ер нь та бүхэн яаж одоо учрыг ойлгуулж ирсэн бэ жишээлбэл тийм. За тэгэхээр эхлээд нөгөө жуулчны авчрахын тулд зам тээврийн яамтай нөгөө дид бүтцийн асуудал яриад явж исэн бол дахиад зам тээврийн яамтайгаа хог жорлонгийн асуудал ярьж эхэлж байгаа байхгүй. Одоо тэгэхээс аргагүй. Тий, аргагүй болж байгаа. За цэгээ тодорхойлоод хөрөнгө оруулагч нарыг урьж байгаа. За та нар ингээд юу яагаач ээ. Зам дагуу ингээд 0 ариун цэврийн байгууламжийн бизнес эрхлээч. Ийм боломж байдимаа гэд ингээд бизнес эрхлэгч нартаа нэгдүгээр санал тавьж байна. Гадаадын хөрөнгө оруулагч нар санал тавьж байна. Тэ манад ийм зам дагуух бизнес айгүй хөгжих гээд байна гэд. За тэгээ ингээ явсан чинь дахиад нэг асуудал дээр очиж гаццсан. Тэр нь газрын асуудал. Ямар газар? За тэгсэн чинь нөгөө Монгол улсын хуулиар чинь тухайн орон нутгийн засаг захиргаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр нөгөө нэг байгууламжийн замыг одоо талбайг олох болж байгаа байхгүй. За тэгэнгүүт манай аймгийн засаг дарга, сумын засаг дарга нар бол энэ дээр ингээд зөвшөөрөхгүй байна гэдэг. Өчтө тэр талд ч одоо юу л вэ газар вэ шүү дээ. Тэгт ч одоо нэг ганц жорлонгийн газар олдохгүй байна. Эсвэл засаг дарга нь эсвэл мөнгө нэхэд энэ дээр ингээ хүн суртал гаргаад суучт юм уу ямар учраа. За тэгээд одоо бид нар газрын асуудал болохгүй байна гэдгийг одоо сая бид нар бүсчилсэн хөгжлөөр бүр яг ариун цэврийн байгууламжуудаа бид нар холбоогоо бүр дагуулж явсан шүү дээ. За ингээд яг энэ урхан гээд одоо хамгийн ихний 100 км доторт байгаа бизнес эрхлэгчдэр очиод асууж байгаа байхгүй. За танд ингээ ямар асуудал байна? Бид нар зам дагуух байгууламж барих гэж байгаа бол давхар, бохир, хог хаягдал. Тэгээ энэний нөгөө цэвэрлэх байгууламжуудад энэ сум орон нутагт нь шийдэж өгөхгүй бол тэр нь нөгөө тухайн аж ахуйн нэгжийн одоо юунаас зардлаас бол дэндүү давтсан зардлууд байд юм байна. Асуудлыг цогцоор нь харахгүй эхлээд тэнд газрын асуудал үүсэх байсан байна. Бохрын асуудал үүсэх байсан байна. Тог захилгааны асуудал үүсэх юм байна. За дээр нь бүр ингээ хүний нөөцийн асуудал нэмэгдэж эхэлж байгаа байхгүй. Ингээл айгүй олон зүйл ингээд нөгөө бизнес эрхлэгч чинь бүр ингээд шантарцсан сууж байгаа байхгүй. Тэгэхээр одоо төр засгийн зүгээс тодорхой хэмжээгээр бодлогын дэмжлэг үзүүлэхээс гадна энэ санхүүгийн дэмжлэг үзүүлээд энэ бүх одоо тулгамдсан асуудлуудын шийдэх тал дээр ингээд хоёр тал хэлцээрийн ширээний урд суух боломж байгаа юм байна гэж хараад байна шүү. Тийм. Тэгээд одоо бидэд бүр ерөнхий сайдад ерөөсөө номер 1 асуудал чинь одоо орон нутагт газрын чинь асуудал байна. Энийг одоо энэ аймгийн засаг дарга нартай эсвэл энэ бүсчилсэн хөгжлийн одоо ингээд хойд бүс, баруун бүс, зүүн засаг таавал та нар эхлээд энэ бизнес эрхлэгч нарын яг газрын нэг шийдэж өгөөч. Тэгвэл наа чи хүн хөрөнгө оруулна. Газар шийдэгдэхгүй газар хинч хөрөнгө оруулахгүй. Тэгэхээр бид нар яаж 0-т болох юм?
тийш үү. Засгийн газар ч одоо 2025 оныг Монгол зочлох жилгээд одоо тодорхой хэмжээгээр төсөвт хангалттай мөнгө тусгаж өгсөн шүү дээ. Тэгэхээр энэ мөнгнөөс одоо энэ дэд үтс ялангуяа энэ ариун цэврийн байгууламжийн асуудлыг ингээд тодорхой цэгүүдэд байгуулах асуудал төр ингээд зардал гаргаад шийдэд өгч болдгоо юм уу? Энэ дээр одоо үнэхээр яг ийм юу шийдвэр хэрэгтэй. Одоо бүр яг ингээд хинч хэрэгжүүлдэг тийм шийдвэр хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээд орооцолцсон могоо шиг нөгөө нэг эсвэл нөгөө дээс томдог үлгэр шиг те та надаа ингэж түгэл найзгаа аврах гэдэг найзгаа аврах аялал жуулчлал аврах гэдэг ингээд самар нэг явсаар зам тээврийн яам одоо те банк гэл ингээд нэг орооцолцсон юм дотор хүн чинь ороод хинч ялангуяа гадныхан бол хөрөнгө оруулахгүй шүү дээ. Ядаж энэ бүсчилсэн хөгжлийнхаа хүрээнд чигсэн одоо энэ асуудлыг бол шийдээд ядаж л энэ ариун цэврийн байгууламж барих газрыг олгоо гэд шууд дээрээс ингээд шийдвэр гаргачихвал баг амар юм шүү. Тийм одоо тийм л шийдэл хамгийн зөв байна. Энэ ч одоо гаргахад тийм удах шаардлага байдаг юм одоо салбарын сайдад хэлсэн юм уу? Бид нар одоо бараг энэ асуудлыг 3 жил явж байна. Тэг 3 жил газар 3 жил ерөөсөө газрын асуудал шийдэгдэхгүй байна. Одоо ямар хэцүү. Тэг би бодсон Монгол улсад ер нь ямар ч бизнес хийхэд одоо хамгийн номер 1 асуудал газрынхаа асуудлыг бид нар зөв болгож авахгүй бол бүх бизнес ингээд гаццсан шүү гэдгийг сая одоо энэ бүсчилсэн хөгжлийн хуралдаанууд дээр бүх аймгийн засаг дарга нар хэлж байна. Ер нь бол аймаг зарим газруудаа яаштай хариуцж байгаа. Тий, одоо жишээ одоо орон нутгийн нөөц газрыг бол хариуцдаг гэж би ойлгосон. Тэгэхээр ч одоо ингээд зам дагуу ингээд 0 барихын тулд ингээд юм байна л да. Одоо ерөнхий трасс зам байна тий. Тэр замаас чинь ингээд зурвсаар нөгөө нэг одоо урьхан руугаа орно. За тэгэхээр тэнд ингээд жишээлбэл тэдэн машины одоо зогсох хэмжээний том цардмал одоо засмал зам байх хэвээр. Тэр нь одоо зогсоол байх хэвээр. Тэр нь жишээлбэл одоогийн ханшаар бол 3-4 тэрбум төгрөг. Олон улсын стандартаар бол замынхаа нөхцөл байдалтай яг адилхан том асфальт хийх хэвээр. За тэгээд дээр нь одоо нөгөө миний ярьж байгаа өөрийгөө яах ариун цэврийн байгууламжийн бохирын шийд одоо септик байхгүй бол нөгөө зэрэгэлдэх сум руугаа бохироо очиж тээвэрлэх асуудал яригдана. За ингээд энэ инженерийн дэд бүтцийн тэр асуудлыг чинь яг засгийн газрын мэдлэлт байдаг газар бай гэхэд нөгөө яг байгууламжаа барих хүнийх нь талбай нь орон нутгийн хэсэг дээр байгаа даа байхгүй юу? Зөв. Тэгэхээр ингээд эн чинь бүр ингээд газрын бүр хосолмол харилцаа болоод үсрээл нэг 5-6 метрийн л одоо хэмжээний газар байх хэрэгтэй байтал чи юу тийм тулгымц асуудал гэдсэн чинь одоо том зогсоолын хэмжээний тийм байгууламж тэр хэмжээний газар байж эн чинь ариун цэврийн байгууламжд бүхэлдээ шийдэгдэнэ гэж ойлгоод байгаа юм шүү дээ. Эн чинь олон улсын стандарт гэж. Тийм, олон улсын стандарт. Одоо ингээд 4 автобус зэрэг буулаа гэхэд бол Монголд одоо 7-800-аад хүн зэрэг буугаад үйлчлүүлэх газар гэсэн үг шүү дээ. 3-4 тэрбум чинь тэгэл одоо тухайн орон нутагт эргээд ингээд тийм хэмжээний зардал гаргаад авц зогсоод байгуулчлаа гэхэд буцаад эргээд тэр орон нутагт одоо жуулчдаас одоо орж ирэх орлого бол тэрнээс л давж орж ирнэ шүү дээ. Тийм биз дээ. За тэгсэн чинь орон нутаг дээр яг наадхан дээр чинь дахиад нэг асуудал үүсэж байгаа. За 3-4 тэрбум төгрөгөө гаргачих. За доор хойш нэг 7-8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх одоо хэмжээний хүн тэнд очих нь шүү дээ. За тэгэнгүүт манай орон нутгийнхан бидний одоо ингээд жижиг бизнесүүдийг булаасан ийм том зогсоол барьлаа гэж зарга одоо засаг даргалуугаа бас үүсгэж байна. Орон нутгийн жижиг бизнест яаж саад болно? Одоо мэд зогсоол дээр ариун цэвэр жорлон барихад уу? Тийм. Одоо ингээд нэг хүмүүс ингээд явж байгаа л нэг яалтчгүй зогсох ёстой нэг цэгүүд одоо сум дайрдаг сумын төв дээр зогсон шүү дээ тий. Тэгэхээр нөгөө талдаа авто зогсоолыг чинь ашигтай ажилуулахын тулд ресторан байх хэвээр, жижиг дэлгүүр байх хэвээр, кофе шоп байх хэвээр, нойл байх хэвээр тий. Ингээ энэ стандартаа хангах гэхээр яг замын эсрэг талд байгаа нөгөө нэг жижиг дунд бизнес эрхлэгч нарын чинь бас орлогыг нөгөө тал руугаа татчихж байгаа. Тэгээ энэ дээр нөгөө орон нутгийн иргэд зөрчилтэй байдаг учраас зөвшөөрлөө өгдөггүй. Иргэдийн төлөөлөлтийн гурал чинь шийдвэр гаргах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр чи нөгөө орон нутгийн иргэдэд эсэргүүцээд байгаа юм дээр өөрсдөө шийдвэр гаргах юм бол ирэх одоо 4 жил сонгогдохгүй ч гэдэг юм уу яадаг. Ингээд нэг тийм наазах л энэ одоо орон нутгийнхаа иргэдтэй засгийн газар ойлголцоод ингээд дэмжиж өгөө. Та нарт ямар асуудал байна гэдэг ингээ хоорондоо ойлголцоо шийдчих асуудал гэж хараад ах юм. Тэгэхээр хэтэрхий удаан байна л гэж харж байна л да. Тэгээд удаан. Тий. Тэгээд за Улаанбаатарт одоо ингээд онгоцны буудлаас жуулчин ирээд буулаа. Улаанбаатарт хэд хоног байрлаж байгаад хөдөө орон нутг руу явна. Тэгэхэд одоо хамгийн түрүүнд буудлах, зочид буудал хүрэлцээгүй. Эсвэл одоо яг тэр жуулчдын одоо 5 тухайг хангасан тийм стандартны зочид буудал
баг байхгүй нь гэдэг юм шүүмжлэл байна л да. Тэгэхээр тийм тав тухтай зочид буудал эхлээд барьж ижил асуудал шийдэх байх гэж хараад байгаа юм. Одоо бид статистик тоо мэдээлэл харахаар одоо 23-24 онд манай зочлох үйлчилгээний бизнесийн салбарын орлого 30% гарan баг өсөлттэй байгаа. За энэ нь яаж байгаа вэ гэхээр манай олон улсын сүлжээж очид буудлууд маш сайн татвар төлдөг. Одоо нөгөө тэд нар чинь санхүүгийн хувьд бол их эрүүл системд байдаг шүү дээ. За тийм учраас бид нар нөгөө өсөлтийг хараад байна л да, хэмжиж чадаад байгаа учраас. За гэтэл манад одоо айгүй шүүмжлэлт агуулдаг тэрэлж орчмээ. Жуушны баазуудын үн. За тэгээ хөдөө очихоор одоо тэд хөвсгөлд очоод 7 хоносноос Вьетнамд очоод 10 хон, Таиландд 10 хон тийм. Энэ үнийн нөгөө нэг амар инфляцийн энэ өсөлт чинь яг зочлох үйлчилгээний салбарууд дээр дарамт болоод ирсэн. Жишээлбэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн 30-40% өссөн. За ажиллах хүчин байхгүй, цахилгаан дулааны үн өссөн. Дээр нь нөгөө нэг тусгай хамгаалалтын газар нутаг болон одоо газрын төлбөрийн үн бас тодорхойгүй хэмжээнд өндөр байдаг. Дундаж жуулчны баазууд тэрэлжид өнөөдөр 200-аас 300 сая төгрөгийн газрын татвар төлж байна. Бөөх тийм үү? Хүмүүс тэрийг ерөөсөө ойлгоод байна. Гэхдээ би гайхаад идэх юм. Үгүй ч одоо нэг 5 амтай нэг хитгэн гэрс барьчаад нэг хоногийн нэг орны үн гэхэд л одоо 200-300 мянга гэл тэндээс дээш хэл байна шүү дээ. Тэгэл бараг сая төгрөг шиг энэ одоо арай дэмт чинь ийм шуналтай байж болохгүй. Тэрний оронд бараг одоо тэр халуун орны тэр арал дээр очиод хэд тонцсон дээр гэдэг ийм л одоо сонголт бий болж байна шүү дээ. Тэгэхээр за тэгэнгүүт энэ бизнес эрхлэгч нар чинь одоо мэдээж ороо 100% л ортой өдөр болгон зочинтой баймаар байгаа шүү дээ. Гэтэл нөгөө манай нөхцөл байдал чи улирлын чанартай. Тэгээд 103 сар ажилдаг бизнес чинь ингээд ер нь тэрэндээ ингээд тасчдаг юм байна. Тэгэл одоо нөгөө нэг өвлийн сул зогсолтын байсан бүх үеийн одоо эрсдлүүд чинь зуны нөгөө хэрэглэгчд очих юун дээрээ нэмэгдэж штэ. Өвөл орлогогүй байсныхаа одоо шарахыг 100 одоо үнийн нэмж нөхчих гэсэн үг юм уу? Жишээлбэл тэр орчин хагас бүтэнсээ өдөр л дүүрнэ. Тэ? 1-5 дахь өдөр бол баг ингээд хүмүүс тэрэлжид очиод амраад байхгүй. Тэгэхээр нөгөө бид хэд өвлийн айлж уушлыг дэмжиж гэдэг байгаа чинь эсвэргээрээ үнийг бид нар тийм аргаар л буулгахгүй бол одоо байгаа нөхцөл байдал нь нөгөө бизнес эрхлэгч нарт ямар ч ашиггүй байгаа учраас эрсдлээ үнэндээ оруулчаад байна шүү дээ тэд нар. Тэгэхээр одоо энэ жуулчны одоо энэ тэрэлжийн жуулчны баазууд чинь нөө тусгай хамгаалалттай бүс гэдэг утгаараа жилдээ 200-аас 300 сая төгрөг тэр газрын татвар төлдөг гэж тийм үү. Тэгэхээр энэ одоо татварын хэмжээг хаанаас хэн тогтоодгийг зөвхөн тодорхой хэмжээгээр Монгол зочлох жил гэж байгаа юм бол тодорхой хугацаанд одоо ингээд хөнгөлж чөлөөлөх боломж байдаг юм. Энэ асуудлаар танаа альж уушлын мэргэжлийн холбоо салбарын сайдтайгаа яриад ингээд асуудлыг засгийн газар тэр орон нутгийн түвшинд ч гэсэн ярьж болтгоо юм, шийдэж болтгоо юм. Бид үйлчилгээний салбаруудаа нөөтөөс чөлөөлөх, газрын татвараас чөлөөлөх тэр байтугай одоо энэ жуулчны баазуудад үүсэж байгаа хэд хэдэн дарамттай өөр зөндөө олон асуудал байна. Тухайлбал одоо татварын хөнгөлөе гэж бид нар байнга бичиг өгдөг. Тэгээд нөгөө сангийн яам дээр очихоор та нар битээ татварын хөнгөлөлт яриадэ гэд ингээд юм дээр унаад байна штэ. За нэгдүгээр тэгж байгаа. За хоёрдугаар газрын нөгөө гэрчлэгээ сонголтын асуудал маш хүнд сурталтай. Жишээлбэл одоо газрын хянан баталгааны хуудас. Тэгэл ингээл нөгөө нэг янз бүрийн одоо бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт үнэхээр өндөр байдаг байхгүй. Тэгтээ яг нөгөө барилга барихаас илүү хэцүү. За барилга барихаас хэцүү. Тэгээ манай жуулчны баазууд ингэж ярьж штэ. За би 5 жилээр сунгаад. Тэгэхээр 5 жилээр сунгаад за ингээ өнөөдөр би сунгалтын гэрчлэгийг аавна штэ тий. Маргааш нь би дараагийн 5 жилийнхаа гэрчлэгээний сунгах асуудлыг хөөцөлдөж эхэлдэг. Юу гэсэн үг надад одоо 5 жил үргэлжилдэг гэсэн үг юм. Сунгах ажиллагаа тийм байна. Одоо бид нар жуулчны баазууд дээр олон жил доктортой үйл ажиллагаа яваад ингээ альж уушлын салбарын энэ орд ирнэ тий энэ хүрэлцээгүй асуудал дээр үнэхээр ингээд зүтгэж байгаа бизнес эрхлэгч нарынхаа энэ хүн сурталыг бид нар одоо хүртэл шийдүүлж чадахгүй. Засгийн газар жишээлбэл одоо Учрал сайд билүү одоо энэ бид нар одоо энэ цахим технологи нэвтэрснээр бидний төрийн хүн сурталыг арилгаж энэ зөвшөөрлүүдийг одоо ингэж олон хоног одоо янз бүрийн хүн суртал авилгал ингэж нэхэж ингэж өгдгийг болиулж байгаа. Ямар ч одоо хүн сурталгүй олгож эхэлсэн гэд яриадсэн шүү дээ. За тэгэнгүүт үгүй гэж юу? Үгүй.
Яагаад тэгэхээр манай сонсох байл тусгай хамгаалалттай газар нутагч нь дандаа байгалийн үзэсгэлэнт газар байгаа. Тий. За тэгэнгүүт одоо хэдэн 20 жилийн өмнө бизнес юм эсвэл 10 жилийн өмнө тэнд бизнесээ эхлүүлсэн бизнес эрхлэгч байл та. Тэгэнгүүт тэр үеийн хуулиар одоо бид нэр одоо зөвшөөрөл авсан байж таараа. За тэгээ хөрөнгө оруулаад бизнесээ явуулж ахт нь ингээд гинтийн хууль одоо гинтийн шийдвэрүүдийн өөрчлөгдөж шүү дээ. Энд чинь бизнес эрхлэгчид ямар эрсдлийг үүсгэж байна вэ гэхээр хөрөнгө шинжлэхгүй байхгүй. Тийм боломж олохгүй байхгүй. Одоо жишээлбэл одоо ядаж жилийн барилга одоо өргөдгөхөд ч юм уу эсвэл одоо засвар үйлчлэгээ хийх сонирхолгүй болчихсон. Ор дээр матрасаа ч гэсэн хүн солимоор байгаа шүү дээ. Тэгээд тэгэхэд чинь одоо энэ хүмүүс тэрийг хийхин тулд тодорхой хэмжээнд зээл авах хэрэгтэй. Зээл авах гэхээр нөгөө нэг 5 жилийн газрын юугаар нь барьцаа олгодог. Жуучны баазууд ер нь бол банкны барьцаанд одоо юу чадахгүй байх шүү дээ. Хөрөнгө барьцаалуулж чадахгүй. Одоо эн чинь тусгай хамгаалалттай газар чинь барьцаанд орчих гээд асуудал үүсгэж байгаа юм байна шүү дээ. Ингээд нөгөө нэг юм. Нэг талаараа зөв юм шүү. Яг нөгөө талдаа бол хэрвээ тэр хүнийг тусгай хамгаалалттай газар нутагт бизнес эрхлэхийн зөвшөөрж байгаа бол газрын гэрчлэгийг 10-аас 15 жил сунгадаг. За энэ хооронд нөгөө хүн чинь бизнесийнхаа эргэлтийн хөрөнгөөр өөрийнхөө юуг яадаг, хууль дүрмөө биелүүлдэг, орчны нөлөөлийн судалгаа хийлэгдэг. Энэ боломжуудаа тэр бизнес эрхлэгчтэй өгөхгүй. Тэгээ ингээд нөгөө нэг бүх юмыг ингээд хаашин ч хөдлөхгүй байдалд орчгоор хүн хөрөнгө хийдэг юм. Өөрөөр хэлбэл одоо ингээд энэ тусгай зөвшөөрлийнхаа хугацааг сунгаад өгөөч. 5 биш ядаж 10 жил болгоод өгөх юм бол одоо хонцын сэтгэлгээгээр үйлчлэгээ явуулахгүй л гэж хэлэх гээд байгаа юм байна шүү дээ, тий. За тэгээд дээр нь манай одоо ажилчлалын салбар чи одоо нэг 50000 гаруй ор Улаанбаатар орчимд байна. Одоо за 50000 гаруй ор гэдэг маань одоо жуулчны баазуудын нийт ор гэдэг юм. За гэтэл бид нэр одоо 2 сая жуулчин одоо жилд сая жуулчин эдэр авах энэ төлөвлөгөө боловсруулж байгаа бол өдөрт доор хаяж 100000 ортой авах хэрэгтэй. Тийм шүү дээ. Энд ч одоо ядаж л ингээд нэг олон жуулчин ингээд бөөндөө очихоор ор байхгүйгээд одоо басад буцах асуудал байгаа эсвэл гадаа хонох асуудал. Хоёрдугаар нөгөө нэг олон жуулчны чинь бас бид нар группийн системээр авна шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө нэг тухайн баазуудын зэрэглэл бас тодорхой хэмжээнд ижилхэн байх хэрэгтэй байхгүй. Тийм. Нэг газар нь 5 оттой, нэг газар нь 1 оттой байвал одоо группээ яах юм. Одоо тэр чи ямар жуулчиндаа манай татвар өндөр өгөөс ярьж илтэй шүү дээ. Зовлон ярьж болохгүй шүү дээ. Тэгэхээр ингээд манайх нөгөө нэг ажилчлалын чиглэлээр хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүст зориулсан зээл хэрэгтэй байхгүй. Зээлийн бүтээгдэхүүн. Одоо энэ ажилчлалын компаниудыг чинь за жижиг дунд бизнес эрхлэгч гэж үзэж болох уу? Одоо жилийн орлогоор нь одоо аль жижиг дундийнхан чинь бидний ажилчлалын салбарыг оруулдаг байхгүй. Айгуу сонио. Тэгээ та нар ч аль хэмжээнд нь очдөг. Аль хэмжээнд нь ч очихгүй. Банкн дээр очихоор бүр ажилчлалын салбарын бизнес эрхлэгч нарт бараг зээл олгохгүй гэдэг номер жагсаалтанд байдаг. Яагаад гэсэн чинь удирдлагын чанартай. За ингээд ахаар чинь нөгөө нэг бизнесийн орчин нөхцөл одоо бүхий л шалгуурууд байна шүү дээ тий. Тэн дээр бүр ингээд компаниудад зээл авах хэрэггүй гэдэг яаж зохицуулдаг. Орныхаа мөнгнөөс л одоо тэгээд нэг юм. Тэгэхээр нөгөө хэрэглэгчдэр бүх дарамт нь очиод байгаа. Тэгээд үн нэмэгдээд байгаа байхгүй. Яасан ч хэцүү. Тийм. Тэгэхээр одоо бид та нар одоо энэ Монгол зочлох жилгээ засгийн газар амлаад 2 сая жуулчин авах зорилт тавьж байгаа юм бол энийг ядаж бодиттой болохын тулд ороо нэмэгдүүлээч, жуулчны баазуудаа ингээд дэмжээч, хөнгөлөлтөө зээл олгооч, татврын хөнгөлөөч, газрын татврын бас одоо тодорхой хэмжээгээр хөнгөлөөч. Тэгээд лицензийн хугацааг нь сунгаад өгөөч гэд маш олон асуудлыг та сая ярьлаа шүү дээ, тийм үү? Тэгэхээр сая одоо та бүхэн одоо хэвлэл мэдээллийн эрхслэр гараад байгаа манайх нөө Boston Consulting Group-с юу авч байгаа шүү дээ. Монгол улсаа ирээдүйн 10 жилийн стратеги төлөвлөгөөгөө авч байгаа. Хийлгэж байгаа. Ер нь одоо бүх датануудыг цуглуулад одоо 5 сарын 29-нд яг эцсийн танилцуулга хийх гэж байна. Олон улсын зөвлөх үйлчилгээ аваад байна гэсэн. Тий, олон улсын зөвлөх үйлчилгээ авч байна. За, олон улсын зөвлөх үйлчилгээ маань одоо бид дотроос 1000 яриад одоо ингээд бүх зовлон бэрхшээлээ хурж олох бүхий л хүнд хэллээ, ойлгууллаа. Дотоодын компаниудад итгэхгүй болохоор одоо олон улсын зөвлөх. За, олон улсын зөвлөх байгууллага авчирч ирээд за та нар зовлон жаргалаа хэлчих гэхээр нь хэллээ. Тэгэхээр одоо олон улсын зөвлөх байгууллагаас одоо хамгийн түрүүнд энэ санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн зөв болгож өгөх хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлт гарч байгаа юм байна. Тэгэхээр тэрний юу гэхээр удирдлагын чанартай бизнес эрхэлдэг хүний төлөлт 12 сар байж болохгүй байхгүй тий? Нөгөө нэг
оргил ачааллын үед илүү мөнгө төлдөг. Ачааллгүй байгаа үедээ одоо орлогогүй үедээ юугаа бага төлдөг ч юм уу. Одоо ингээд жишээлбэл жуушны баазын шинээр хөрөнгө оруулах гэж байгаа, зочид буудалд барих гэж байгаа хүн хэдийн хугацаанд энэ хөрөнгийг одоо ашгаа тэг хөрөнгө оруулалтаа олох юм бэ гэдэг юмнууд дээр нь тулгуурласан бүтээгдэхүүн гаргахгүй шууд ингээд нөгөө нэг банкчийн эрсдлээ тооцоод ингээд нөгөө бизнес эрхлэгчид айгүй өндөр хатуу шаардлага тавиад байгаа байхгүй. Тэгэхээр одоо энд нь зориулсан жишээлбэл бүтээгдэхүүн гарч ирэх гэж байгаа юм байна гэдэг хүлээлт биднэрт байгаад. За одоо ингээд 55 тэрбум төгрөгийн зээл засгийн газар анх гаргасан шүү дээ, аялал жуулчлалыг дэмжинэ гэдэг. За аялал жуулчлалын салбарын 55 тэрбумын зээлийг хөөцөлтөд явсан аж ахуйн нэгж байгууллагуудаас бараг нь авч чадаагүй. Яасан нөгөө нэг зээлийн шалгуур нь өндөр. Тэгээд яагаад зээл авахгүй байгаа юм гэдэг байгаа байхгүй. Бид нар 2 жилийн хугацаанд тэр бүгд яам дээр одоо байжгаад одоо ингээд жил дуусахаар буцаагаад тэгээд буцаад татагдана. Тэгэхээр энэ шалгуураа буулгаач гэдэг хүсэлтийг та нар явуулж Монгол банк руу өгсөн, сангийн яам руу өгсөн, тий ингээд банкуд дээр соёлын яам руу хуучин манайч байгаль орчин дээр байсан байгаль орчин байхасаа л ингээд өгсөн. Одоо ингээд яг нэг стратеги төлөвлөгөө гарч ирэхээр тэрнийхээ дагуу л ингээд системтэй явах гэж байгаа бол баг энэ нь биднэрт бас том дэмжлэг болох гэдэг. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооч одоо миний ойлгосноор бол төрийн одоо гүйцэтгэх зарим чиг гүүргийг өөрсөн дээрээ аваад одоо ингээд хувийн компаниудтайгаа ингээд гүүр болж ажиллах гэж би ойлгоод байгаа шүү дээ. Бид нар ер нь бол яг аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо ерөнхий сайд өөрөө ахалдаг. Тэрэн дотор яг манай мэргэжлийн албанаас яг төлөөлөл 5 хүн байдаг. За тэгээд бусад сайдууд байдгийг. Одоо гадаад хэргийн сайд, зам тээврийн сайд тий одоо манайтай холбогдож болох. Ер нь баг ийм миний засгийн газартай штэ бид нар. Тэрэндээ энэ асуудлуудаа бас оруулдаг. За тэгтээ мэдээж ингээд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ манайч одоо 500 гаруй байгууллагатай. Тэгээ нөгөө дотроо яг нөгөө төрлөөрөө байгаа. Одоо манай нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэдэг статустай штэ манайх чинь. Танаа нэг өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн холбоо шиг статустай. Тэгэхээр чин 5-600 бизнес эрхлэгчийг бид нар одоо өнөөгийн 2 жилийн хугацаанд татцсан байж байгаа. Гэтэл чин энэ хүрээлэл дотор ороогүй 2-3 мянган аж ахуй нэгж байгаа шүү дээ. Тэгэхээр энд 2-3 мянган аж ахуй нэгж чинь харьяалах хөнгөө байгаа байхгүй. Тийм биш. Тэгэхээр төрийн чиг үүргийг салбарт нь өөрсдөнд нь хариуцуулчаад төр өөрөө зөвхөн бодлого гаргахад нь дэмжлэг үзүүлээд ингээд шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлээд сууж байгаа энэ хэлбэр нь өөрөө бусад салбарт бол одоо жишг болоосоо гэж бид нар хичээгээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг одоо гадны жуулчин Монголд ирээд одоо дунджаар нэг 2500-аас 3000 доллар бол Монголд одоо оруулаад явдгийм байх гэж хараад байгаа тийм үү. Тэгтэл одоо биений харж байгаа бол солонгосын жуулчид одоо сөүлүүд их ирж ингэж штэ. Тэгээ солонгосын жуулчид ирэхээр дандаа ингээд өөрсдөө солонгосын хөрөнгө оруулалттай газруудаар үйлчлүүлээд яваад байгаа. Тэгэхээр чи эн чинь Монголд үлдэхгүй энэ асуудлыг энэ дээр яаж зохицуулах вэ? Солонгосын тур операторууд гээд манай одоо мэргэжлийн албан дотор 100 гаруй байгууллага байна. Дандаа Монгол эзэнтэй. За. Жишээлбэл өчтөр манай дээр тийм гомдол ирж байна л да. Солонгос хүн гайдыг явж байна. Тэ зургийг аваад баталгаажуулаа. За бид нар авлаа. За нөгөө гадаадын иргэн арайтай албар руугаа бид нар мэдэгдэн тэ энэ хүн одоо энэ байдал дээр байршил дээр ингээд явж байна. Та бүхэн энэ дээр шалгалт хийж өгнө үү гэд. За нэгдүгээр тийм хууль бус бизнес эрхлэгчдийн асуудал Солонгос хятад зах зээл дээр байна. Солонгосын ажил 5 өдөр орой тараад онгоцон цуугаад Улаанбаатар 5 өдрийн шөнө ирж чинь. Тэгэхээр 2 шөнө 3 өдрийн энэ аяллыг Солонгос эзэнтэй компаниуд бол маш сайн зарж байна. Маш сайн зараад байгаа хгүй. Тэгэхээр энэ одоо мөнгө нь Монголд үлдэхгүй нэ гэдэг асуудлыг би асуугаад байна. Тэгэхээр энэ сүлжээнээс бид нар яаж Солонгосын зах зээлийг дэлгэрүүлэх вэ гэдэг асуудлыг Монгол компаниуд маань илүү ажиллаж байгаа хгүй. За ингэнгүүтээ бидэд говийн аяллыг санал болгож байна. Говь бол хамгийн гоё мой гэл тэ. За ингээд эхлэнгүүтээ Солонгосын одоо нөгөө уртын аяллууд эхэлж байгаа хгүй. 7, 8, 9 хоногийн аяллууд чинь говь руу явчихна. За тэгэнгүүт нь бид нар өнгөрсөн жилээс хойш хөвсгөл рүү татъя. Нөгөө өвлөө ээлж очлоо гэж хэлэх гээд байгаа чинь. Өвлөө ээлжилч чинь солонгосчууд хамгийн их нөлөөтэй байхгүй. Тэгэнгүүт нөгөөдөл чинь одоо өвл нөгөө явах гэхээр манай дотоодын нислэг байхгүй. Тэгээ бүр энэ жил одоо манай нэг аяллаа компани шууд мөрөн дээр 7 сарын 20 дээр солонгосоос онгоц буулгана. За. Тэгэхээр одоо яг жинхэнэ нөгөө нэг ийм зорилттой
бодлоготой тэгээд ингээд нөгөө үр дүнтэй аяллаа Монголдо илүү их мөнгө үлдээе гэдэг. Солонгосын одоо авиа компани жишээлбэл шууд мөрөнлөө нисэх тийм одоо тохироо хийж байна гэсэн. За. Тийм. Тэгэхээр эн чинь эргүүлээд одоо 70 задуудад буuna гэсэн үг тий. Говь руугаа шууд буuna. Дараа нь ховд руу буuna. Дараа нь одоо зүүн тийшээ одоо чой болсон дээр буудаг ч юм уу тий. Ер нь бол дөрвөн газараа бид нар олон улсын онгоцны буудалтай болно гэдэг том ерөнхий төлөвлөгөөтэй шүү дээ. Дотоодын компаниудаа илүү бодлогоор хангаж тэдрийг дэмжснээр зах зээлийн зарчмаараа ингээд алга болох юм. Тэгэхээр монголчууд бол одоо сүүлийн үед одоо ингээд ялангуяа Вьетнам, одоо Солонгос, Бали арал гэх мэтлэн ингээд маш их одоо гадагшаага явж байна. Тэгээд доллар гадагшлах урсгал энэ хэрээрээ огцом нэмэгдээд нөгөө нэг Монголдо жуулч татаад арай гэж олсон мөнгө маань тэр доллар маань буцаад ингээд тэр нөгөө халуун орны тэр аялал жуулчлал руу ингээд алдчихад байгаа юм биш үү. Тэгэхээр энэнийг одоо яаж балансыг зохицуулах хэрэгтэй гэж харж байна. Сүүлд гарсан одоо Монгол банкны судалгаагаар манайх бас бараг орж ирсэнтэйгээ тэнцүү хэмжээний мөнгө буцаагаад гаргасан. Ер нь бол жилийн жилдийн балансыг ингэж гараад байгаа юм. За тэгээд эрүүл мэнд сургалтын зардал хоёр аялал жуулчлалын зардал бүртгэгдээд идэм байна. Тэгэхээр нөгөө нэг бас бүгдээрээ шууд жуулчны төлбөр гэж бас бодож болохгүй. Тэгэхээр нэг 50 орчим хувь нь л одоо гарч байгаа мөнгөний 50 орчим хувь нь л монголчуудын гадагшаа ялж байгаа юу. Тэгэхээр нөгөө манад бас одоо дахиад нэг бодох ёстой бодлого нь бид нар дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэхгүй бол нөгөө валюта улсад авчиж өгöd нэмэгдэ тий. Тэгэхээр одоо сая хангаан бүс төр жишээлбэл үгийн нуурыг улсын аялал жуулчлалын бүс болгоод тэгээ тэн дээр бид нар одоо бүсчилсэн хөгжлөөс тэзүү зарлаад тэнд ингээд аялал жуулчлалын зохицолборын асуудлыг барина гэд ингээд шийдэж ин л та. Тэгэхээр эндээс эхэлж хармаар байгаа. Үнэхээр тэнд гоё юм байгаад байвал бид нар заавал одоо тий хүүхдүүдээ аваад тийшээ яваад ах шаардлага байхгүй. Эсвэл хоёрдугаарт нөгөө дөрвөн улирлын аялал жуулчлалын гол хүчин чинь дотоодын аялал жуулчлал юм а гэдгийг одоо аялал жуулчлалын салбарынхан бас ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхий сайд одоо ажлаа аваад удаагүй байхдаа уул уурхаагаас хараад ус байхын тулд Монгол улсад аялал жуулчлалаас орлого олох боломж байна. Одоо жилдээ 400 сая жуулчин авах ийм боломж байна. Энэ зорилт руу бид нэр явна гэж амлаж исэн. Тэгэхэд бас тэнгэрийн тоо шиг сонсгож исэн л да юу. Энд дээр ер нь одоо танаа мэргэжлийн холбоо жишээлбэл зөвлөж ажилтдаг юм уу? 400 сая жуулчин бидэрт нэг талдаа айгуу тийм давуу тал болсон. Яа тэгэхээр ер нь бол хин ч одоо аялал жуулчлалын салбарыг ингэж нөгөө гаргаж ирж тоож тий ингэхгүй байлаа штэ. За тэгээ мань хүний тэр нөгөө ярианаас болоод аялал жуулчлалын салбар чинь ингээл бүр хүн болгоны ярьдаг сэдв болоод сэтгүүлч нар ч хүртэл гүйж ирээл те яг 400 сая жуулч авах уу гэдэг ингээ нэг өсөндөө бид нарыг бас нэг тийм нөгөө талаараа айгүй сайн салбарыг гаргаж ирсэн. Юу гэсэн үг одоо тэнгэрийн тоо хэлснээрээ олонний анхааралд өртүүлсэн. За бид нар олонний анхааралд тулсан. За тэгээд яг энэ бол алдаатай тоо биз? Алдаатай тоо. Яг нөгөө нэг ярианы нөгөө юунд буруу тишээгээ эргэчихсэн. За. Бид нар Орос хятад гэсэн хоёрхан хэлтэй. За тэгээд бид нар энэ одоо нөгөө нэг нийт одоо хоёр хөршийн маань эсвэл одоо яг Монгол руу шууд 2-3 цагийн дотор нисээд ирэх боломжтой бүс нутгуудад бид нар 400 орчим сая хүн дотор одоо маркетинг зар сурталчилгаа хийвэл бид нар ийм зах зээлийн багтаамжаа ярьж ирсэн байхгүй. Тэрийг нөгөө 400 сая жуулч аавна гэж үг алдаж ярьсан уу эсвэл сэтгүүлчд мушигсан уу тэгэл ерөөсөө тэр чигтээ 400 сая жуулч болоо. Зөвхөн Монголд биш. Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд одоо Монголыг оруулаад нийтдээ 400 сая жуулчин татах боломж байна. Ер нь бол бид нар тэр тийм хэмжээний зах зээл дээр ажиллах боломж байна гэж хэлсэн байхгүй юу. Хоёрдугаарт одоо энэ яг 400 сая жуулчнаас одоо холбоотойгоор аялал жуулчлалын салбарт гарч ирсэн бас нэг том ойлголт байгаа. Тэр нь хэл орчмын аялал жуулчлал. Монголын одоо нутгийн гүн лөө орохгүйгээр хүн тэр хэл орчимдоо нөгөө нэг чөлөөт бүс гэж яриад байгаа шүү дээ. Эдийн засгийн чөлөөт бүс байж болно, аялал жуулчлалын одоо чиглэлээр одоо юу бүс байж болно. За тэгээд дээр нь дотор одоо юу гэдэг нь тухайн орон нутагт аягүйх орлого олох боломж шүү дээ. Тэгээд хоёрдугаарт нөгөө хятад ч нөгөө хэлийн дунд зорчих үнэлэхүүд байдаг шүү дээ. Тэр үнэлэхтэй иргэдээ харилцан зорчдог болох гэжсэн байхгүй. За. Тэгсэн чинь улс төрчид хятадыг оруулж ирэх гэлээ гэд. Одоо ингээд Монголд сайд нь бага хятад оруулж ирэх гэж байна гэж улс төржүүлээд. Яг
хятадын жуулчдаас хэл орчим дээрээ хэлний худалдаа, ивент, арга хэмжээ. За тэгээд одоо нөгөө зочид буудал одоо юуны активити янз бүрийн гоё аялал жуулчлалын одоо үйлчилгээнүүдээр дамжуулаад бид нар хэлийн орчимдоо бол бид нар 200 мянган жуулчныг хэлбэг авах боломжтой. Тэгээ одоо хятадын компаниуд бид нарт юу гэж хэлж байгаа вэ гэхээр сая бас өвөл харьбын тулсан уулзалтаар хятадын компаниудтай бид нар соёлын сайттайгаа соёл спорт аялал жуулчлалын яамны сайттайгаа тэгээ ингээд гурвалсан уулзалтууд хийхээр танаа Монгол ингээд дүрм журам гаргадаг. Тэгээ тэр дүрм журмыг чинь гаргахаар бид нар бас энэ бизнесээ төлөвлөдөг. Тэгээ за одоо ингээд Монгол руу аялал зарыг гэд ингээд бэлдээ төлөвлөнгүүд нэг юу гараал ингээ хаагдчихдаг. Тэгэхээр энэ бол цаашдаа хэрвээ ингээд олон дахин явах юм бол бодлого тогтворгүй байна. Бодлого чинь тогтворгүй байгаа учраас бид нар дээр одоо ингээд хэл орчмын аялал жуулчлалын асуудал гээд байн ирээд бидрийг өмүүлээд байгаа чи. Тэг гэдэг асуудал бас яригдчихж байгаа. Тэгэхээр та өөрөө хувьдаа бас өөрийн гэсэн хувийн компанитай аялал жуулчлалын компанитай байсан гэж би сонсч ирсэн. Тэгээ одоо тэр компани давхар ажиллаулж байгаа юу? Энд дээр байхаа магадгүй нөгөө аш сонирхлын зөрчил үүсчих вэ гэсэн хардлага байна. Тэгэхээр манай нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл яг ингээд агарын тээвэр, жуулчны баа, зочид буудал, тур оператор, аялын агент, хөтөч тайлбарлагч, жолооч гэх тээ. Ингээд бүх салбараасаа бид нар квотоор удирдах зөвлөлт салбараасаа сонгогдно. Салбараас сонгогдоод удирдах зөвлөл маань гүйцэтгэх захирлаа томилдог. Тэгэхээр таныг бол номин сайд томилоогүй. Салбараасаа танаа мэрэгчлэнүүд дундаас та одоо дэмжигдээд гарч ирсэн юм байна гэж. За. Тэгэхээр яг хөө мэдээж ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлнэ. Нийтийн албанд ажиллаж байгаа учраас энэ компанитай би ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ гэрээ байгуулна. Тэгэхээр одоо би манай ашиг сонирхлын зөрчилтэй компаниуд одоо манай нийтийн эрх зүйн этгээдийн ямарваа нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй. Ямар нэгэн тендерт оролцохгүй. Ямар нэгэн дэмжлэг авахгүй. Тийм. Тэгэхээр хөнгөлтэй зээл авах хэрэггүй юм байна та. Танаа хувийн компани. Одоо янз бүрийн тендерт ч юм уу ингээд урдуур орох боломжгүй, хойгуурч орох боломжгүй. Жишээлбэл манайх төрийн худалдаа авах үйл ажиллагааны тэн сонгон шалгуулалттай бараа бүтээгдэхүүн худалдаа авах дээр адилхан ер нь дүрм журамтай. Тэгэхээр нөгөө манай тусдаа тендер сонгон шалгуулалтын хороо ажилтдаг гэсэн. Тэгэхээр одоо та жишээлбэл энэ мэргэжлийн холбоог удирдах байгаагийнхаа төлөө одоо хувийн компани эрсдэлд оруулаад гадуур хагдах юм нөхцөл үүсгэсэн юм аа да. Ер нь бол тийм. Тийм. Тэгэхээр яг одоо энэ багассан гэсэн үг үү? Аялал жуулчлалын одоо мэдээж би чинь 20 гаруй жил ажилласан хүн. Тэгэхээр манай компанид 20 гаруй жил ажилласан туршлагатай миний хэмжээний одоо бизнес хийх хүн нөхөх боломжгүй шүү дээ. Энэ бол хувийн хувьд бол золиос. За. Салбарын хувьд бол одоо аялал жуулчлалын салбарын мэрэгчлэтнүүд өөрөө ингэж орж манлайлж төр засаг дуу хоолойгоо хүрхэхгүй. Тэгээ одоо энэ олон нюанстай харилцаануудыг яг салбарын хүн өөрөө зохицуулахгүй бол энэ дээр бол бас огт мэдлэггүй хүмүүс орж ирээд бол бас хэцүү. Яг тэгэхээр чинь яг аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа л хүний хийх ажил. Таны хувийн компани тэгэхээр одоо эзэнгүй байгаа гэсэн үг өөр хүнд өгсөн юм уу? Манай чинь гэр бүлийн компани. Гэр бүлийн. Манай гэр бүлийн хүн маань угаасаа л ажиллаж ирсэн тэрийг ажилуулаад явж байгаа. Гэтэ одоо ямар нэгэн байдлаар нэг арга хэмжээнд дээр наан дээр чинь одоо энэ өөрийнхөө компаниг чинь дэмжиж өгөөч гэж танд нөхөр тэгж хэлэхгүй байна. Ер нь бол анханасаа энийг бид нар одоо хууль батлах цагаас байгуулах цагаас энийг бол одоо манай удирдах зөвлөлийн гишүүд дотроо ч гэсэн энийг бусдад яг ингэж харагдахгүй төлөө тий бусдад итгэл үнэмшил өгөхийн төлөө бас салбар өөрөө төрд муухай харагдмааргүй шүү дээ. Тий нэгэнд итгээд өгцсөн тэр төрийн одоо чиг үүргийг бид нар бас нэр төртөө биелүүлэх тий аль болохоор хувийн эрх ашигаасаа ангид тавих ёстой шүү дээ. Тий тэгэхээр бол би ер нь бол яг бас бизнес эрхлэгийнхаа хажуугаар сургалт, орон нутгийн зөвлөх, олон улсын байгууллагын зөвлөхөөр аялал жуулчлалын салбартаа олон жил ажилласан л да. Тэгэхээр ер нь бол миний аялал жуулчлалын салбарт боддог нэг бодлого бол одоо юм амбицийн өрсөлдөөн бол яг ийм жижигхэн зах зээл дээр хэрэггүй. Аль болохоор нэгдэх бүр нэг зах зээлээс компаниуд нийлж байгаа тавах хэрэгтэй байхгүй. Тэ? Тэрнээс биш миний өрсөлдөгч энэ хажууд байгаа компани тэрнээс би нэг $50 бага ашиг тавиад тэр аялыг булааж аваад авах бол манай салбарын өрсөлдөөн биш. Бидний өрсөлдөөн чинь өвөр Монгол, Кыргызстан, Казахстан байхгүй. Бид нар зах зээл дээрээсээ
компаниуд нийлж хүнээ нийлүүлж агаад бодлогоо нийлүүлж агаад Казахстанаас бид нар яаж Казахстан руу явж байгаа жуулчдыг Монгол руу татах вэ? Яаж өвөр Монголд очиж байгаа жуулчдыг Монгол руу татах вэ гэдэг энэ бодлогын өрсөлдөөнд бид нар орж ирэх хэрэгтэй болохоос биш. Одоо тэр дарга болчиж энэ захирал болчиж гэдэг. Ер нь яг урд нь манай ажиллаж байсан төрөмс байгууллагууд ч гэсэн өөртөө л орж ажилладаг байсан шүү дээ. Нэг гаднаас хүн ирээл бид нар ингэдэг байгааг. Тэгэхээр нөгөө нэг төрийн салбар төгсөн энэ чиг үүрэг өөрөө дотроосоо засаглалтай. Засаглалаараа нэгдүгürt манлайлалаа үзүүлж гарч ирнэ. 500 байгууллагаас сонгогдож гарч ирнэ шүү дээ. Нэгдүгürt, хоёрдугаарт манай дотоод танилт маш сайн. Дээр нь төрийн аудит орж ирнэ, яамны аудит орж ирнэ, үндэсний аудит орж ирнэ. Тийм. Тэгэхээр энэ бол яг уу санхүүгийн хувьд бол бид нар бол нэг одоо ашиг сонирхол дээр бол ямар ч тийм зөрчил гаргах нөгөө үндсийг хаацсан байна. За ингээд бидний ярилцлага ингээд дуусч байна. Бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Тэгэхээр Монголын аялал жуулчлалын салбар жилдээ нэг 2 сая жуулчин авахын тулд наазах нь дид бүтцээ хангалттай бий болгоод тэгээд төрийн зүгээс татвар одоо бусад дэмжлэгээр одоо хангаж чадах юм бол ямар ч гэсэн Монгол улс одоо уул уурхаагаас гадна бас аялал жуулчлалын салбараас олон сая долларын орлого олдог ийм одоо боломж байна гэдэг асуудлыг бас та хүндийж ярьлаа. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Тэгээд таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал Наран Гэрэл оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгчтэй хүнд баярлалаа.